Өмнөд Аргентины газар нутгийг нэвт сүүблэх 3 дугаар замаар хийсэн урт удаан аялал минь өнөөдрөөр өндөрлөж Ушуая хотоос Рио Галегас хотод буцснаар эрхэм найзууд сайхан сэтгэлд аргентинчүүдийнхаа тусламжтайгаар аяллаа хэвийн өргөжлүүлж байна. Зэлүүд бас урт удаан үргэлжлэх өмнөд Аргентины тал цөл нутгийг барж дууссныг мэдэгдэж Патагонигийн үзэсгэлэн тулс Андын нуруу цэлийн харагдана. Буэнос Айрес хотоос 2600 км байна. За өнөөдөр нэг сонирхолтой үйл явдал болж байна. Учир нь юу гэхээр би Аргентины Буэнос Айрес хотоос гараад нийтдээ 4000 гаруй километр газрыг аялсан байна. За энэ хугацаанд би үндэсний 3 дугаар замаар аялж байсан бол өнөөдрөөс эхлээд Рута 40 буюу 40 дугаар зам руу шилжиж байна. За 40 дугаар зам бол Аргентин төдийгүй дэлхийд хамгийн урт зам гэдгээр алдартай байд юм байна. Хамгийн хойд бүс болох Салтагаас эхлээд хамгийн өмнөд бүс болох Санта Круз хүртэл буюу 5200 км газар үргэлжилдэг ийм урт зам юм байна. Аргентин улсын 24 мужийн 11-ээр нь дамждаг юм байна энэхүү зам маань. За тэгээ маш олон гайхалтай байгалийн үзэсгэлэнтэй газруудаар дамждаг энэхүү замаар өнөөдрөөс эхлээд аялах гэж байна. За Рио Галегас хотоос гараад 300 гаруй километр явж байгаад Эл Калафате гэдэг газар ирж байна. Кемплээд авсан шүү ямар ч хэлсэн. Нэлийн мундаг салхитай биш шүү. За тэгээд би Эл Калафате гэдэг ийм тосгонд ороод ирсэн. Манайхаар бол сумал юм л да. За энд бол ингээд нэг онцгой байгалийн үзэсгэлэнтэй газар байдаг. Эл Порто Морено гэдэг юм л дээ. За 40 км-ийн цаана байдаг. За тэгээ өнөөдөртөө бол шууд тийшээ явахгүй. Учир нь юу вэ гэхээр дутуу хийж дуусгаагүй дутуу ажил байгаа. Өмнө нөгөө Ушуаягаар аялсан аяллаа тэмдэглэлээс хийсэн нүсэр зузаан юм байгаа шүү дээ. Тэрийг хийгээд эхэлчихсэн. Нэг 40%-тай 50%-тай явж байна. Тэгээ өнөөдөртөө чадвал дуусгая. Тэгээд оруулаад явчихъя. За энэ миний ингээ аяллаа тоогоо байгаа. Дотор нь ингээ газ маань багтчихдаг. Тэгээд газнасаа гадна зуух маань орчдөг. За алчуураа хийждэг. Хоолой хийж дуусаад тоогоо угаалаа. Өмнөдийн буцаага хийлээ. Энэ айгүй авсаахан шийдэл шүү манайхаа. Ер нь аялах сонирхолтой дуртай хүмүүс ийм жижигхэн тогоо
Энэ за 30 минутын дараа хоол болно. За хоол боллоо. Сайхан Монгол лавшаа. Перцээр амталсан илүү дутуу юм байхгүй сайхан. За Порто Морино үндэсний парк руу орохын тулд том хүн энэ юм шүү дээ. Гадаад хүн болохоор $45. Аргентин улсын иргэн 15,000 песо төлөх юм байна. $15 гэсэн ялгаатай байгаа юм байна. Манайхаа сая маш гоё зүйл тохиолдлоо. За би энэ Порто Мориногийн үндсэн цэцэрлэгт түрээлэн рүү орох гэсэн чинь $45 гэж. Юу хаа байсан $45. Тэгээд би жоохон гадаа гараад эргэлзээд бодоод тэгээ ер нь эцэст энэ хүртэл явж ирчээд орохгүй явна гэж юу байх вэ? За одоо өөр арга сонголт байхгүй. Төлбөрийн төлөөл ордог байх та гэж бодож байтал та хаанаас ирсэн бэ гэж асууж байна. Би Монголоос ирсэн гэж хэллээ. Та оюутан уу гэж юм. Би оюутан байсан л гэж хэллээ. Тэгснээ би үнэхээр ойлгосонгүй. Надад тусалсан уу эсвэл намайг Монголоос ирсэн гэд үнэлвүү эсвэл миний мотоциклийг хараад намайг ингээд кемплж аялдаг юм айлгч байна гэж бодсон уу? Надад үнэгүй плед өглөө. Хандаа баярлалаа. $45 гэдэг чинь юу гэсэн үг вэ те манайхаа? Асад мөнгө штэ. Тэнд чинь $45-оор би чинь одоо 3-4 хоногийн хүнсээ авчиж байгаа штэ. За ямар ч лээсээ ийм гоё зүйл тохиолдлоо. Баяртай байна. Нэг ч гэсэн үзмэрийг үнэгүй үзэх болсондоо маш их баяртай байна. За Аргентин хүмүүстээ бас баярлалаа. Тэ манайхаа Лос Галаресын үндэсний цэцэрлэг түрээлэн ба Порто Мориногийн мөсөн гол дээр яваад ирсэн байна. Ийм сайхан газар ороод ирсэн байна. Одоо тэгээд би бол алхалтаа эхлүүлээ бүгдээрээ. Яг одоо эндээс эхлээд би одоо энэ хавцаа зогсож байгаа. Тэгээд эндээс эхлээд ингээд нар зүв тойроод, нар буруу тойрох юм байна. Нар буруу тойроод ирэх юм байна. Энэ цэнхэр зураас бол тэр аюулгүй бүс гэж хэлээ. Энэ улаан зураас руу бол их ойртож болохгүй аюултай бүс гэсэн. Тэгээд энэ мөсөн гол маань ерөнхийдөө их нуралт үүсгдэг ойрхон байгаа хэсгүүдээр болгоомжлохыг сануулж илээ. За явцгаая бүгдээрээ. Let's go.
Перито Мориногийн мөсөн гол нь Аргентины Патагони дэх дэлхийн хамгийн том мөсөн голуудын нэг бөгөөд өөрийн өргөн цар хүрээ дахин давтагдчихгүй үзэсгэлэнт байдал. Мөн тасралтгүй үргэлжлэх мөсөн голын шилжилт хөдөлгөөнөөрөө аялах судлаачдын анхаарлыг татдаг. Энэ мөсөн гол нь Лаго Аржентина нуурын өмнөд хэсэгт байрладаг бөгөөд дэлхийн хамгийн хурдцтай хөдөлгөөнт мөсөн голуудын нэг гэж тооцогддог. Уг мөсөн гол нь 250 м квадрат талбайг хамарч 30 км-ийн урттай 70 м-ийн өндөртэй юм а. Перито Морино мөсөн гол нь Патагонийн мөсчлөлтийн бүсийн нэг хэсэг бөгөөд олон сая жилийн өмнөөс эхэлсэн мөсөн эргэлтийн системийн нэг хэсэг юм. Энэ нь мянган жилийн хурд хүндэсний хуримтлалын үр дүнд үүсч өөрийн гоо сахныг бүтээжээ. Перито Мориногийн мөсөн гол нь хэдэн мянган жилийн үе давхарга бөгөөд үүнд хэд хэдэн мөсөн голын үүсэл, элэгдэл, шилжилт хөдөлгөөний үр нөлөөгөөр өргөжин тэлж өнөөдрийн хэмжээнд хүрсэн Патагониа төдийгүй дэлхийн гайхамшиг, дэлхийн өв юм а. За эцэст нь тэгээд бид нэр хамгаалагчид туугдаад гарч ин да. Одоо аюултай цаг нь эхэлж байгаа юм байна. Ерөнхийдөө мөс энэ үеэр их ундын байна. Тэгээд мөс одоо нөгөө хүн рүү үсрэх аюултай учраас тэгээ гаргаж байна хүмүүсийг. За бүгдээрээ замдаа өргөжлүүлэн гарцгаая. Эль-Чалтын хот нь Аргентины Патагонигийн газар нутагт байрлах жижигхэн хот бөгөөд олонд уулын хот хэмээн алдаршсан. Энэ нь дэлхий дээрх хамгийн алдартай аялал жуулчлалын газруудын нэг юм. Эль-Чалтын хот нь голдуу уулын аялал, Патагонигийн үзэсгэлэнт байгалыг сонирхогчдын хэрэгцээг хангах зорилготой бөгөөд
Аргентины хамгийн өндөр өртөгтэй бяцхан хот юм а. Патагонийн үзэсгэлэн гоо дэлхийн хамгийн алдартай уулсын нэг Фицрой уулыг энэ хотоос тод томрон харах боломжтой ч аялагчид илүү хүсдэг. За энэ дэшээ гарчвал болчих гээд байна да.